За сайн байцгаана уу. Юуны өмнө миний сувгийг үзэж дэмждэг та нартай маш их баярлалаа. Тэгээд нэг саяхан нэг хүнээс нэг юм асуулт ирсэн байхгүй юу. Ерөнхийдөө бэлгийн харилцааны үед одоо ингээд янз бүрийн кинонуудаас ингээд харж байхад амьсгалыг ингэж боогдуулж байгаад тийм ээ бэлгийн харилцаа хийж байгаа иймэрхүү юм үйлдэл ингээд юмнуудыг гарсан үздэг. Тэгээд энэ ер нь хэрэг аюултай юм бэ гэж ингэж асуусан байлээ. Тэгэхэд би энэнд хариулах гэж бас нэлээд олон юмыг би уншлаа. За саяхан бол Австралид хийсэн нэг судалгааны дүнгинд би танилцуулъя гэж бодож байна. За энэ судалгааны дүнг ингээ харсан чинь жишээлбэл 18-35 насны залуучуудын дунд бас хийгдсэн судалгаа байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ судалгаанаас ингээ харах юм бол яг хуу залуу тэр энэ насныхны дунд бас ингэж үзэх сонирхол бол их байд юм байна. Тэгээд энэ сонирхол нь юунаас үүдэлтэй байдаг вэ гэхлээр одоо янз бүрийн одоо томчуудын кино үздэг ч юм уу, найз нөхдөсөө сонссон ч байдаг юм уу. За мэдээж уран сарны кинонд ч гэсэн янз бүрийн гарч ил идэх тийм ээ. Тэгээд тэндээс үзээд ингээд нэг саваг үтээд тийм ээ. Тэрийг туршиж үзэх гэж ингэж за тэгээд тэр амьсгал боог одоо төр хугацаанд ингэж боогдож байгаа ч юм эсвэл их илүү их тийм сексийн таашаал авахгүй ч юм уу. Ийм ямыг ингэж сонирхож хийж үтсэн гэж ингэж хэлсэн байгаа. Гэтэл хийж үтсэн гэж хэлсэн байна. Гэтэл нөгөө залуучуудаас одоо энийг хийснээр ямар одоо аюултай ийм үр дагаварт хүрч болох вэ гэдэг ингээ асуусан чинь ямар нэгэн байдлаар аюулгүй гэж хариулсан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр залуучуудын тэр одоо хүсэл сонирхол одоо тэр юуг болвол мэдээж одоо буруу шахаад бол хэцүү. Гэхдээ тэр гарах үр дүнгээ хэрэг хүн мэдчих юм бол тэрийг бол аль болохоор цөөн давтамжтай ч юм уу эсвэл огт хийхгүй ч юм уу аз туршихгүй байх нь зүйтэй гэж ингэж тэр судалгаанд гарсан байгаа. Тэгэхээр тэр энэ талаарх мэдлэгийг хүмүүс зөв зүйтэй өгөх хэрэгтэй гэж ингэж зөвлөмж гарсан байгаа. Гэтэл энэ Норвегт ч гэсэн бас энэ талаар ингээд одоо тусгай юм залуучуудын дунд ингээ асуулга хийсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ямар юм гарсан бэ гэхлээр 10 одоо залуу эмэгтэй тутмын 7 нь ямар нэгэн байдлаар юм боомлсон бэлгийн харилцаанд бол орж исэн маш их тийм таагүй тийм мэдрэмжийг авсан гэж ингэж хариулсан байт юм байна. Тэгэхээр эндээс ингээ хоёр орны ийм судалгаанаас ингээ харах юм бол одоо энэ насны залуучууд ялангуяа нас нь их залуу байх тусмаа ийм одоо гаж гэх юм уу эсвэл одоо зөв бус гэдэг юм уу ийм зүйлийг одоо туршиж үзэх гэсэн тийм сонирхол бас их байгаад идэм байна. Тэгэхээр энэ бол манай Монголд ямар гэдгийг бол хэлж мэдэхгүй тийм ээ. Ямар ч байсан миний одоо дуртаас унсан судалгаагаар Норвег болон Австралийн судалгаан дээр бол дурдсан байхыг ботход энэ насны залуучуудын дунд бас нэг ийм нэг туршаад үзчихсэн гэсэн юм бодол байд юм болов уу гэж ингэж бодогдсон. За ер нь яагаад энэ залуучуудаас ингээд дахиад асууж байгаа байхгүй юу? Ер нь та энийг одоо яагаад ийм юмыг ингээд туршиж үзэх сэтэл төрсөн гэхлээр ийм секси байдаг ч юм уу сонирхолтой. За тэгээд нөгөө хүнээ татах гэж байгаа ч юм уу гоё байдаг болол энийг одоо кинон дээр ингэж үзүүлдэг байх. Тийм учраас энийг үзэх гэсэн ийм саваагүй ийм сэтэлтэйгээр хийсэн гэж хэлсэн байгаа даа. За харин нөгөө тэр боомлд орж бэлгийн харьцаа хийсэн хүүхнүүд норвегуудын донд хийсэн судалгаагаар тийм таагүй ч юм уу тийм мэдрэмжийг авсан гэж тэгж байгаа. За тэгээд яа гэм бэ гэхлээр ерөнхийдөө юм нөгөө нэг томчуудын кино сэтгүүл үзээгүй одоо 18-аас дээш насныхан бол маш цөөхөн хоор байгаа тийм ээ. Тэрүүн дээр ийм нэг сонин ийм нэг хүзүүгээр нэгцэн шишгэн нохооны чим шиг ийм нэг юм одоо юу гэдэг идэг лээ. За би тэрийг хэлээд яхаа тийм та нар мэдчихэж байгаа. Юу яриад байгааг ийм сонин сахвар хийсэн ийм юу юм чөдөр шиг ч юм уу иймэрхүү юм зүүцсэн. За тэгээл одоо янз бүрийн ийм юмнууд ингэж гарч идэг тийм ээ. Тэгэхээр тэр нь бодохтой их секси ч юм уу тийм байдаг гэж бодоод байгаа байхгүй яа. Гэтэл яг үндсэндээ яг секси байж болох юм. Гэхдээ энэ чинь одоо тэр кино сэтгүүл гэдэг чи одоо ийм нэг зарах маркетинг тийм ээ. Тэр хүмүүс ажиллаа л хийж байгаа тийм ээ. Тэр хүмүүс бол хизээч жинхэнэ одоо эхнэр нөхөр биш. Жинхэнэ одоо хайртай татны хүмүүс биш. Тэр зүгээр л одоо сонирхолтой юу яах гэж л ингээл тийм янз бүрийн хувцас хэрэглэл
янз бүрийн аргыг ингэж үзүүлж байгаа болохоос яг үнэн нь бол үнэн амьдрал дээр тэрийг нийцүүлэхэд бол яг тэрнтэйгээ кинон дээр харагддаг шиг сэтгүүл дээр харагддаг шиг тийм таашаалтай юм бол үүсэхгүй харин ч одоо эмгэнэлтэй зүйлд хүргэж болно гэд ингээд сая энэ дээр бичсэн байгаа байхгүй. Тухайлах юм бол ингэж байгаа юу ингэж за жишээлх юм бол ингээд амьсгалын ингээд боогдуулаа гэж бодъё тийм ээ. За тэгэхээр ингээд мэдээж одоо хоолой нь ингээд боогдоод тэгээ дур тавилт бол нэмэгддэг байж болзошгүй гэж байгаа. Гэхдээ энэ бол мэдээж бол судлахад маш хэцүү зүйл. За харин одоо юу яаж болно? Нөгөө нэг цусны хангамж багасхлаар яах нь одоо ямар нэгэн байдлаар ингээд толгой өвдөх тийм ээ. За эсвэл яг тэр хэсэгтээ хөхрөх ч юм уу. Эсвэл одоо юм залхихад юм хөндүүр болдог ч юм уу. Эсвэл төр зүрийн ингээд хараанд өөрчлөлт ордог ч юм уу. За бүр дамжирх юм бол яах нь ухаан алдаж болно гэж байгаа. За янз бүрийн юм нөгөө төр зүрийн ийм юу орчноос тасрахч гэдэг юм уу. Ийм аюултай үр дагавар төрнө. Гэхдээ явандаа генет юм хүчтэй юм хэрэг ямар баримжаагүй сэтгэл хөдлөлөөсөө болоод тэр акшндаа автаад ингээд их юм бол магадгүй одоо боомлоод нэг амь насын алдах аюултай байдаг гэж байгаа. Гэхдээ энэ ийм за яг амь насыг алдуулдаггүй маа гэхэд энэ үйлийг ингээд ойр орхон ингээд хийгээд байлаа гэж ботход ядан бэ гэхлээр ерөнхийдөө нөгөө богино хугацаанд төр зургийн амьсгаа ингээд боогдоод байгаа учраас хүзүүгээр өвдөх толгойн архаг өвчтэй болох. За тэгээд ерөнхийдөө анхаарал сарних. За тэгээд гэмтлийн дараах стресс тийм ээ айдас бий болох гэх мэтлэнгийн иймэрхүү үр дагаврууд бол үүсч болдог гинэ. Тэгээд энэ хожуу ийм үр дагаврууд ингээ үүсчлээ гэхэд яадаг вэ гэхлээр нөгөө нэг юм боомлогдож хийсэн бэлгийн харьцаанаас болсон гэж хүмүүс ерөөсөө мэддэггүй гэж байгаа байхгүй. Гэтэл яг үндсэндээ гэвэл яадаг гэхлээр тэр хожим үүсгээд байгаа юм чинь юм боомлогдож хийсэн тэр бэлгийн харьцаа олон дахин давтагдах юм бол тэндээс үүсэх аюултай гэдэг ингэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ юу вэ гэвэл одоо яванда одоо хүчил төрөгчийн тутам өгчлөөс үүссэн давталцтай тэр дутаг мэдлэлээс үүдэлтэй амь насанд дарахаг юм өвчтөй ч юм уу ийм үүсэх ийм одоо нөхцөл байдлууд үүсэх боломжтой гэж ингэсэн байгаа даа. Гэтэл яг энийг ингээд нөгөө хүмүүс тайлбарлаж хэлсэн байгаа байхгүй юу. Миний ингээд толгой өвддөг болсон, шилэн үзүүр хөшдөг болсон гэдэг ч юм уу. Одоо ингээд ухаан санаа жоохон ийм болоод байгаа гэдэг ч юм уу. Ингээд тэр хүмүүстэй ингээ яриад та ямар одоо бэлгийн харилцааны үед ямар яаж ингэж хийдэг вэ гэдэг ингээд тэгэхээр зарим нь бол нөгөө боомлогдож бэлгийн харьцаа хийдэг гэж хэлсэн байгаа. Гэтэл таны тэрнээс ч болоод та одоо ийм өвчтэй болж байгаа гэхэд тэр хүмүүс сэтгэхгүй байсан гэж байгаа байхгүй. Гэтэл яг үндсэндээ гэвэл төр зургийн хүчил төрөгчийн дутагдал нь тэгэж толгой тарих болон одоо хамаг биеийн тэр юунд нөлөөсөн гэж ингэж үзэж бичсэн байгаа энэ судлаачид. Тэгэхээр яах вэ гэхлээр энэ дээр бас анхаарах юм байна тий. Одоо та нар ингээ харж ясан тэр юм боодог юм гараарааш боож гэн эсвэл хөлөөрөө өөч боогод байдаг гэж байна. За заримдаа бүр зангаа тий бүүс уяа гэх мэтээ янз бүрийн юмнуудаар ингэж хийгдэж идэг. Гэтэл бол тэр нь одоо маш аюултай нөхцөл байдал үүсгэх боломжтой. Яг бол генет юм нөгөө уяан чангардаг ч юм уу, боолтон гэдэг ч юм уу амь насыг алдах юм аюулууд нөлөөлнө. Гэтэл нөгөө ийм таашаал өгчээсэн юм маань сүүлдээ эцэст нь ядгүй айц хүйц. За тэгээ дээрэс нь тийм одоо хүсээгүй өрөнд даварт хүргэж болцсохгүй байдаг. Тийм учраас энэ талаарх мэдээллийг одоо энэ залуучуудад гэдэг юм уу энийг одоо насанд хүрсэн хүмүүст маш ойлгуулж хэлж явах хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Тэгээд мэдээж энэ бол одоо шууд буруу шахат бол маш хэцүү. Гэхдээ энийг яг хожимын үр дагаврын мэдсэн хүн бол энэнийг бол аль болохоор ийм зүйлийг хийхгүй байх хэрэг хийдэг байлаа гэхэд давтамжийн одоо цөөрүүлээд тэгээ тэрийг бууруулах одоо нөгөө эсрэг хүснийхээ хүнийг хайрлах ийм л шаардлага гарч байгаа юм байна л да. Тэгээд би та нарт ингээд өөрийнхөө юугаар ингэж хэлсэнгүй нэг. За энийг болохоор нориогуудын дунд хийсэн болон за нөгөөх нь болохоор Австрали улсад хийгдсэн одоо 18-35 насны эхний дунд хийгдсэн энэ судалгаанаас ингэж танилцууллаа. Тэгээд
та бүхэнд эрүүл нэг сайн сайхан бүхнийг хүсээрэй. Түр баяртай.